Зя сайн байцгаана уу сайн файлч кино ревю хийж байна. Энэ удаагийн дугаар та бүхэнд 2025 онд нээлттэй хийсэн Karate Kid Legend киноны тухай ярьж өгүүлнэ. За 90-ад 2000 оны ихэр хүүхэд насны өнгөрөөсөн хүмүүс бол Karate Kid киног сайн мэднэ. За тухайн үеийн хүүхэд залуучуудын сэтгэлдээ сонирхолтой кинонуудын нэг бол яа харахгүй юм бүтээл мөн. За эхний анги 1984 онд гарч ирсэн бөгөөд найруулагч John J. Avildsen найруулагч ажиллаж гол дүрд нь Miyagi багшийн дүр Аз гаралтай Америкч жүжигчин Morita тоглож байсан бол Даниэлийн дүрд буюу гол дүр Ralph Macchio болсон. За Macchio мөнхийн залуу гэж сүүлийн үед очлоод байгаа. За учир нь одоо бол 64 настай хүртэл яг 50 юм шиг харагддаг. Бараг 40 гаруйтай ч юм уу тий. Үнэхээр толио сайтай залуу байгаа. За сүүл Jimmy Kimmel-ийн шоунд оролцоод цэцлэх нь нэлээд viral болсон. Do you mind saying how old you are? Do I mind? No, I'm 60. 60 years old. It's a little crazy. An audible gasp from one of our crew. За Macchio бол нэх олон кинонд тоглоогүй ч гэсэн одоо хүртэл Америкчууд мартаагүй байгаа нь мэдээж хүүхэд насны дурсамжуулсан Karate Kid кинотойс ашиг холбоотой. Анхны анги амжилт олсон учраас мэдээж удаахан ангиудыг хийх шахалт бол продюсерүүдэд байгаа, хүсэл байгаа. Ингээд 2 жилийн дараа 1986 онд Karate Kid Part 2-ыг хийгээд дахин 2 жилийн дараа 1989 онд Part 3-ыг хийгээд Даниэл хүүгийн аялал ерөнхийдөө дууссан. Яг нь сүүлд 2018-нд Cobra Kai гэж телевизийн сериал бий болсон. Энд бол тоглосон. Гэхдээ Karate Kid-ийн аялал бол ингээд 1989 онд дуусчих. Даниэлийн аялал дууссан ч гэсэн Morita багшийн түүх бол дуусаагүй. 1994 онд Next Karate Kid гэдэг одоо дараачийн Karate Kid нэртэйгээр эмэгтэй шавтай болсон. За энэ тэн тоглосон бэ гэхээр хожим Оскарын шагнал хүртсэн Hilary Swank. За Swank тухайн үед Hollywood-д дөнгөж орж ирж байгаа. 20 настай бүсгүй л. За даанч кино бол үнэхээр амжилт олоогүй, үнэхээр муу үнэлгээтэй кино болсон. 5 үнэлгээг ч авч чадаагүй юм кино. Үнэхээр фейлцсэн гэж хэлж байна. За энэхүү киноны найруулагчаар Christopher King гэдэг найруулагч ажилласан байлээ. За энэ найруулагчийн одоо хийсэн мундаг бүтээл гэж бол байхгүй. За сэтгэлд хоногчсон сайн бүтээлийг бол би мэдэхгүй юм байлээ. Яг хэд хэдэн телевизэн сериал кинонд бол ажиллаж исэн юм найруулагч байлээ. За ингээд бол ерөнхийдөө Karate Kid франчайзны хэсэгтээ зогссон. Jackie Chan энэ төсөлд орж ирэх хүртэл зогссон. За жүжигчин Will Smith-ийн эзэмшлийн All Blue Entertainment гэж байдаг. За энэ entertainment Karate Kid франчайзын эрхийг худалдан аваад Jackie Chan-тай хамтран уг төслийг үргэлжлүүлж каратег ерөнхийдөө кунфугаар сольж 2010 онд цоо шин өнгө төрх шинжилсэн найруулгатайгаар эргээ авчирсан. За мэдээж гол дүрд Will Smith-ийн хүү Jada Smith өгсөн. За зөгшин өнгө дээрс тхүү хоёрын голшил бол үнэн тасархаа байсан. Үнэхээр сонин содон байсан те. Үүнээс өмнө яг оргил цаг шиг гэх юм уу те. Tucker, Jackie Chan хоёрын голшил нэг хідэн хийгдлээтэй те. Үнэхээр бас сонин байж чадсан шүү дээ. Тухайн үед яг тэрэн шиг Smith болон Jackie Chan-ы голшил бас их сонирхолтой байж чадсан. За Jackie Chan бол муу кино хийн гэж байхгүй шүү дээ. Яг хөө мэдээж фестивалийн кино хийдэг жүжигчин бол Jackie Chan угаасаа биш. Гэхдээ үнэхээр сонирхолтой кинонуудыг бол хийдэг. Тиймдээч хүндэтгэлийн Оскар хүртсэн цөөн хэдэн мондгуудын нэг бол мэдээж Jackie Chan. Academy Award. I still can't believe I'm standing here. It's a dream. За Charlie Chaplin, Shirley Temple, Federico Fellini зэрэг дэлхийн албатнуудын авдаг шагнал байгаа тийм ээ. Federico Fellini бол одоо Италийн кино урлагийн бас эцэг найруулагчдын нэг шүү дээ тийм ээ. Tacta Publishing номын дэлгүүрээс зүүд бол цорын ганц бодит зүйл гэдэг нэртэй тухайн өмнө ном нь бол хэвлэгдэн гарч ирсэн тухайн үед би уншиж илсэн маш сайхан ном байсан. За арт кино үздэг, хуучны кинонд дуртай, кино сонирхогчд бол сайн мэднэлтэй Casanova гэдэг 1976 онд бүтээгдсэн бас гайхамшигтай бүтээл гэдэг. Ер нь Италийн кино найруулагчид нар бол алдартай штэ. Одоо Францаас хамгийн анх кино урлаг үсээд ах トゥ лумерээс явсаар хагаад Итали руу очиод тийм ээ. Тэгээ Европт дүүгээд Италид ч одоо дугууны хулгайч гэдэг маш алдартай кино байдаг. Дэлхийн бас л нэг 100-200 киноны тоонд орж идэг кино байгаа. За тэгээ цаашаа явж байгаад одоо Оросод зөвлөлт холбоод улсад одоо Эйзенштейн гэж бас мундаг найруулагч байна тийм ээ. Хоёрт Потемкин гэдэг киногоо бол алдартай. За тэгээд Америк руу кино урлаг орсон чинь Charlie Chaplin гэдэг ингээд ерөнхийдөө дэлхийн кино урлагийг бол бүхэлд нь ерөнхийдөө ингээд дамжаад тавьчихж байгаа, түүж байгаа юм түүхтэй тийм ээ. За Шведийн алдарт найруулагч Бергманы Миний амьдрал кино альсан гэдэг ном бас байдаг тийм тагтаагаас бас гарч ирсэн. Энэ номыг одоо яг уншаад тавьж байгаа дуусгаагүй зузаан ном байлээ. Уншиж байгаад өрхчихсэн байгаа. Jackie Chan-ы төгсөн Karate Kid бол ерөнхийдөө шинэ үеийн тулааны сонирхолтой хүүхэд залуучуудын сэтгэл төрсөн онцгой бүтээл болсноор за дараагийн анги нь хизээ хийгдэх вэ гэдэг яриа бол нэлийн яригдсан тухай үед.
Тэгээд дүлж жагаад энэ одоо 2025 онд Karate Kid Legend нэгтэйгээр гарч байгаа. За ингээд үндсэн киноныхоо тайлбарлал оръё. За өмнөх ангиудад бол эсрэг талын дүр хөвчлэн Аз тийм ээ. За эсвэл нэг Америкч жүжигч тоглож ирсэн бол энэ удаа бол яг гол дүрийн буюу манай эерэг талын баатрын дүр Аз гаралтай жүжигч нь тогсон баг. За энэ кинон тоглохоос өмнө Disney Plus-тэй нэг кино тоглосон юм байна лээ. Уг нь бол карьерын тэгж дөнгөж эхэлж байгаа залуу ястан байгаа. За киноны үйл явдлын тухай гэх юм бол Лигийн ээж нь Нью-Йоркт ажиллахаар болоод гэр бүлээрээ том хотод нүүж ирж байгаа. За мэдээж шинэ орчин, шинэ сургууль, шинэ найз нөхөд гээд бүх юм нь шинээс гадна мэдээж орчин тойронтойгоо танилцах мэдэх тийм ээ олон асуудлууд болгоно. Ли багаас ахтайгаа хамт каратегаар хичээлжсэн туршлагатай. Түүний багш нь Мистер Хан буюу бидний мэдгэж гэж. За ах нь золгүй явлаанаас болсон учраас ээжийнх нь Лиг тулааны спортод хичээлүүлэх тун дураг болсон. Хуучин газраас сольж шинэ газарт ирсэн үнтэй ч холбоотой байж мэднэ. Гэхдээ ялчгүй хөө нөгөө карате сонирхолтой багаасаа хичээлсэн болохоор ойр эрчмийн хүмүүсийн анхаарлыг бол ялчгүй татж байгаа юм л та. Тэгээ хоол итгэдэг гэсэн газрынхаа эцэнтэй танилцаад охинд нь сайн болчихж байгаа. За нөгөө пиццаны газрын охин нь болох одоо Миягийн X Connor гэдэг залуу нөхөд тэр хавийнхаа одоо карате тулааны авраг хийдэ бас нэг сургууль хийж байгаа. За ингээд манай хоёр ерөнхийдөө хидний илүүэ гэдгээ тэмцээн дээр шийдвэрлэхээр болж байгаа юм л да ерөнхийдөө. За киноны бас нэг онцлог гэх юм бол хуучин Karate Kid киноны гол дүр болох Daniel хам багшийн ятгалгаар лид туслахаар орж ирдэг. За үүнийг бол legacy character гэдэг л те хуучин домогт дүр шинэ кинонд тэр дүрээрээ эргээд хийлж байгаа. За энэ мэдээч үзэгч олон маш сонирхолтой нэг талаас ностальжиа тэ хуучнууд болсон чиг сэргийх нөгөө талаас шинэ үеийнхэд одоо энэ дүрийг дахин танилцуулах юм зорилготой. Одоо Тоби Эндрю хоёр шиг одоо яг чухал үедээ орж ирсэн бол бас гоё болох байсан байх. Яг энэ кинон дээр бол харамсалтай яг тэгээгүй. Жохон сонирхол мотоо гэж байсан. Ер нь энэ кино маш богино санагдсан шүү. Яг цаг 30 минутын кино л та. Гэхдээ үйл явдал бол аюулгүй ордон тогтцож сууж үзэх аргагүй гэж одоо болох юм уу тийм ээ. За киноны үндсэн гол үйл явдлын яг дүрийн сэтгэл зүйн дотоод тэмцэл. За тэгээд багшаавын гүн холбоо энэ соёлын ялгаа гэдгийг бол кинонд бол аюулгүй тод оруулдаг шүү. Мэдээж бие-биетэйгээ үйл явдлаар холбоогүй хоёр киноны дөрөвдний кино шинээр танилцаад орж ирж байгаа шүү дээ тийм учраас энэ чинь нэг жоохон толгой их тэмцэлдэх тийм. За тэгээд энэ яг агуулгын хувьд бол үзэл бодол зөрчилдөж байгаа дүрийн хувьд тийм ээ. Үзэл бодол нь зөрчилдөөд тэгээд тулаана хин заах вэ? Кунфу заах юм уу? Карата заах юм уу гэдэг дээр одоо нийцэхгүй байх юм асуудлууд эдгээр бол гарч байгаа. Энэ нь бас улам сонирхолтой болгож байгаа юм л да. Заримдаа бас хошин үзэгдлүүд киног чимнэ бас. Джейк Чаны одоо хам багшийн дүр бол өмнөх кинон дээр ч тэр нэг тайван, ухаалаг, зөв хандлагатай байдаг бол одоо энэ Макиогийн Даниэлийн дүр одоо хам багшийн тэр нэг амар амгалан гэдэг байгаа тийм. Энийг нэг эвдэж байгаа юм шиг эргэлзээтэй болгоод за лиг маань одоо аль багшигаа сонгох вэ гэдэг ийм атсан шалгаанд оруулж байгаа их сонирхолтой ийм бас мөчүүд гарна. За одоо хэдүүлээ лигийн дүрийг илүү задлж үзье л да. За лигийн ээж нь Нью-Йорк хотод ирэх болсон хамгийн гол шалтгаан бол хүүгийнхээ өвгөлтэй холбоотойгоос гадна үлдсэн ганц хүүгээ тэр газраас холдуулах. Өөрийнхөө бодоод хүүгийнхээ сэтгэлийн шатхыг өндөхгүй байхын тулд хотод ирсэн байх боломжтой. Лич бас бусад кинон дээр гараад байдаг нэг тийм аав ээжтэйгээ хэрэлтэй тэ эсэргүүцээд байдаг тийм хүмүүжлгүй хүүхэд биш юм шиг байна. Ер нь нэг дорны соёлын тийм л дээ илүү гэр бүлийн хүмүүжил сайтай аав ээжийнхээ үгийг сонсдог даруулгатай хүүхэд шиг байгаа. Ли хэдий одоо дотроо тааламжгүй байгаа ч гэсэн яаж хийж ягаад л нэг юм бодоцолж байгаа тийм. Энэ нь одоо сэтгэл санаа нь мэдээж докторгүй байна. Тэгээд энэ сэтгэл санааны янз бүрийн сэтгэл хөдлөл драмагаас болоод энэ ингээд биеийн илэрхийллээр ингээд гарч ирээд байгаа юм шиг. Одоо зохион хийдэг хүмүүстэй муудалцдаг төргөн уфтай ч гэдэг юм уу тийм. За хэрвээ энэ кино цааш үргэлжлэнэ ахаад нэг хэд хэдэн анги хийгднэ гэж байгаа бол одоо энэ ах нь асавцсан гэдэг байгаа шүү дээ. Ахын хүлтэй холбоотойгоор мань хүн Бээжингээ явж магадгүй гэж таамаглаж байгаа. Энэ кинон дээр бол ерөөсөө тийм юм гараагүй байхгүй. Тийм учраас цааш бас үргэлжлэх боломжтой юм шиг надад санагдсан. За тэгэхэд энэ Karate Kid Legends бүтээлээ сайлагч юм байна. Шүүмжлэгч талууд бас олон та. Энэ Karate Kung Fu 2-ыг ослуулна гэдэг бол Jackie Chan-аас санаах нэр. За мөн киноны эхэнд багш Miyagi-гийн дүрийг сэргийн гаргахын тулд дэмжлэгтэй аудио технологи ашигласан шинэлэг санаад өгөөгүй үйл явдлын өрнөлт нэг цаг хугацааг илэрхийлэхдээ янз бүрийн юм граффити текстүүд PowerPoint юм шигтэй ашигласан нь одоо дуусчийн TikTok сонирхдаг янз бүрийн бичлэг үздэг юм одоо манай Gen-Z-ийнх нь бол маш их таалагдана байх гэж бодож байна. Комик юм шиг янз бүрийн төслүүд яваад байгаа болохоор Chinese Peter Parker гэдэг яруу хөтөл хэд хэдэн фэнүүдийн дундаас
гарч ирээд бас бичээд байлаа. Арай л хэтрүүлсэн юм л та тий. Гэхдээ ингээд хальт авах юм бол нэг тийм Mortal Kombat-ийн Liu Kang шиг юм шиг бас харагдаад байгаа тал байгаа ш. Энэ постерын нийтэд та бүхэн харуулсан тэгж харагдсан шүү. Бас туслах дүрээд юм сайтраа хөгжүүлээгүй жоохон дутуу дөлмөг эсрэг дүр нэг Connor гэдэг тий. Connor-ыг бол барагтаа л танилцуулаагүй. Кинон дээрээс бол нэг дээрлэхүү тулаанч залуу байна даа л нэг Miyagi X юм байна даа л гэж ойлгогдсон. Тэрнээс яг Connor гэж юм бэ гэдэг талаар бол ойлгохтой бол юу н гараагүй шүү. За тэгээд миний бодлого шүү дээ тий. Та бүхэн бас юу гэж бодох юм? Хэрвээ хоёр багшийн хэн нэг нь нөгөө талд багшилдаг ч юм уу тий. Эсвэл урагдаг ч юм уу тий. Тэр нь одоо сайн сайн төлөө байж болно шүү дээ тий. Тэгхийн бол кино улам сонирхолтой байж уу гэж бол санагдсан. Огцсон хэрэглэлтүүд кинон хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм данч байгаагүй. Одоо юу гэдэг Star Wars шиг тий. Qui-Gon багш нь үхээд Obi-Wan цааш нь заламжлуулж авч явдаг нэг тийм түүх байгаа шүү дээ тий. Гэтэ энэ дээр тийм болоогүй л те. Нэр Miyagi-ийн дүрд тоглосон Stanley гэдэг нэг жүжигчин хүн байл. Энэ бол үнэхээр дадлагдсан гоё жүжигчин байна лээ. Өшөө олон кинонд харах байхаа гэж найдаж байна. За ингээд кинорыг маань өндөрдөж байна. Ерөнхийдөө товчондоо юм хөө байна. За киногоо IPTV-д болохоор үзээрэй. Тэгээд дараа уулзтлаа баяртай. Болж өөл сабадараа. Баяртай.